За сайн байцгаана уу сонсогчдоо. За ингээд дараагийн дугаараар бид Монгол хэлнийхээ багш Батэрдэн багшийг ураад оролцуулчаад байна. Сайн байна уу Батэрдэн багшаа? Сайн байна уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За сайхан карантинлэгдэж байна уу? Гэртээ сайхан карантинлэгдэж байна. Гэрээсээ ажиллаа хийгээд байж байна да. За хурдан ажил ороосаа гэж бодож байна гайгүй юу? Харин тийм ээ, ер нь ажиллаа хийхийг ер нь хүсэж шүү. Гэртээ удаа ингэж байхаа бас жоохон хэцүүхэн л байна. За багшаасаа нэг 4 асуулт ямар ч асуусан. Тэгээд энэ асуултын хүрээнд сайхан буу алцгаая. За бага насныхаа талаар сайхан ярилцъя. Ямар хөөгтэй байв? За тэгээд айлыг хийддэг хөөгтэй бага насаа хаана өнгөрөөсөн гих зэргээр. За би болохоор Дундгой аймгийн Дэлгэр ангаас суманд төрсөн. За тэгээд дээрээ 2 ахтай айлын бага охин. За тэгээд ерөнхийдөө бол 4-р анги хүртлээ бол Дундгой аймгийн Эрдэнэтлээ суманд сурч байгаад тэгээд 5-р ангидаа буюу Улаанбаатар хотод ер нь 2006 онд орж ирсэн. Гэр бүлээрээ шилжээ орж ирээд 10 жилийн хаан уул дүүргийн 41-р сургуульд төгссөн. За тэгээ ерөнхийдөө бол дээрээ 2 ахтай учраас маш их иршүүд. Тэгээд ерөнхийдөө 2 ахтай ер нь бууж өгөх дурггүй тийм шаардлагагүй хүүхдээсэн. Ерөнхийдөө бол тийм даруухан иршүүд талдаа гэх юм уу? Тийм хүүхдээсэн. Шилжээж ирчээд хотын сургуульд орсон сэтгэл бууж байна. За ерөнхийдөө бол 5-р ангидаа шилжиж ирчээд хотын сургуульд орж ирсэн чи хөдөөнийхөөс маш их ялгаатай байсан. Тэгэл ерөнхийдөө бол нөгөө юу ихтэй 10 жилдээ бол нөгөө хөвгүүд чинь маш жижигхэн биетэй байжгаад яг өсөлтийн насн дээр очиод ирэхээр маш их өсдөг штэ. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг охтууд ч амар том биетэй. Тэгээ ерөнхийдөө бол ангиас амар том биетэй байсан учраас жоохон ичид санаа зовдөг байсан. Хөвгүүд нь айгу жижиг. Тэгэл ерөнхийдөө бол сургалтын чанарын хувьд бол нэг ялгаагүй. Тэгээд орчин за хүүхдүүдийн төлөвшил зэргийн хувьд бол өөр ялгаатай байсан. За донд говийн чих сайхан дуу хууртай ард түмээ. Тэр тоглох аяасаа хэрхэн олж мэдэж хөгжүүлсэн бэ? Цэцэрлэгээс нь эхэлсэн үү? Сургуулиас нь эхэлсэн үү? За ерөнхийдөө бол багаасаа дуулах тийм дуртай хүүхэд байсан. Тэгээ ерөнхийдөө бол цэцэрлэгээсээ дуулж эхэлсэн. Мөн аймаг тийм нийслэлийн тэмцээн урлагийн номерт бол байнга явдаг байсан. За тэгээ тэрүүгээрээ гэхдээ яг дуугаараа явдаггүй. Бүжгийн тийм төрлөөр явдаг байсан. Вау. Тэгээ бүжгийн төрлөөр явахдаа дандаа нөгөө нэг эрэгтэй партнерууд маань яг нөгөө жижигхэн биетэй учраас эрэгтэй тийм эмэгтэй хүүхдэд эрэгтэй партнер болж явдаг гэсэн аахгүй. Эрэгтэй болж бүжгэлдэг. За тэгээд цэцэрлэгээс 4-р анги хүртлээ бол ихтэй яг дуулж байсан. Тэгээ яг хотод орж ирээд нөгөө нэг орчин маань солигдсон учраас тэр нөгөө нэг жоохон бие барих тал дээр ч юм уу тийм жоохон тиймэрхүү байгаад ерөөсө дуулахад болсон. 11-р англилээ. За тэгээд би ерөөсө дуулдгүй ингэдэггүй гэл ингээл ангийнхандаа хилдэг байжгаад урлагийн үзлэг гэж болдог штэ. Тэрүүгээр болохоор нөгөө даралт төвчмийг дардаг болсон. Ерөнхийдөө жил болгон. За ангийн урлагийн номероос хэн хөгжим дарах вэ гэл тэгэхээр бас юмнаас хоцроод яах вэ гэж удаад хөгжмийн тэмнээ март ордог болсон. Нөгөө багын шаналгуу занал яваад байна.
Тэгээд хөгжмийн номерт л ордог болсон. За тэгэл яг хонхны хоёр бол 11-р ангид төгслөө. Нэг ресторанд орж одоо тэмдэглэдэг штэ. Ерөнхийдөө бол тэр үеэр яг ангийнхандаа дуулдаг гэдгээ яг мэддэгдүүлээд дуулсан ч лөө өстэй ямар гоё дуулд юм бэ. Инглиш дуулдаг ч өстэй мэдээгүй маань өстэй нэрээ 5 6 жил юу хийж явж байсан бэ гэл. Тэгэл ерөнхийдөө бол дуулдаг гэдгээ мэддэгдүүлээл. Тэгэл төгсөөд 1-р курстаа ороод бас сургуультай урлагийн эвслэг болоод урлагийн номер болоод тэгэл анханасаа ер нь хүн чинь ингээл жоохон бие барайл ичингүүрээд байх юм бол яг тэр хിവэрээ л явчт юм байна. Тэгэхээр 1-р курсээсээ яг ингээд айн кам толондоо нийтэж уриалгахан байгаад тэгээд анханасаа ингээд бүх төрлөөр ингээд юм сонирхдаг, дуулдаг, байрдаг ингээд энийг харуулад ирсэн. Сая нөгөө бүжгэлдэг том биетэй тэгээд эрэгтэй партнер болдог гэсэн чи би бас нэг санаандаа ороод би бас том биетэй юм байна. Яагаад ч нөгөө уусаа онцлон шууд октод одоо бэлгээ буужилтны явагдаад их өндөр болчихдаг тий. Тэгээд 8-9-р ангиас хөөгөөд өндөр болоод эхэлдэг. Тэгэхээр яг 5-5 ангид ахаа бас нэг цэнгэнд бүжгээр бас урлагийн үзлэгт орж исэн чинь айгаа тийм өндөр биерхүү бандгар охины чинь нөгөө манай партнер эрэгтэй маань өргөж дийлэхгүй. Нөгөө цэнгэнд бүжигт нөгөө өргөөл дэш ингээл өргөөд ингээ бас нэг эргүүлдэг штэ. Ингээ тий. Тэгж жагаад дийлэхгүй нэг унаад. Тэгээд миний цэнгэнд бүжгийн карьер тэр үеэс унсан байд юм. Гэхдээ бол яг сонирхлоо бол хаяагүй гэхдээ одоо сургуульд бол тэрнээс хойш ер нь бүжиглээгүй. Тэгээ бас оюутан болж эхлээл. Ер нь яг бүжгийн төрлөл ер нь дамгаасан да бас. Ямар сонир мэдрэмж санаалчаа. Харин яг л тийм үе байсан шүү дээ. Ер нь хөвгүүд нь жижиг, охтууд нь өндөр. Тэгээ ядаж охтуудаас хамгийн өндөр нэсэн би. За 10 жилдээ өсвөр насндаа одоо хэр өөрчлөгдсөн бэ? Бие авч явах байдал ч юм уу, сонирхол, за магадгүй харилцаа хандлага тий одоо ах нартайгаа өссөн бас ирчүүд гэд тодорхойлж байгаа юм чинь илүү эмэгтэй биш эрэгтэй найзуудтай байсан уу? Хэр одоо олон залуусыг араасаагүй л үгүй. За ерөнхийдөө бол ингээд маш даруухан байсан учраас тэгээд даруухан дээрээсээ бас хичээл сурлагандаа бас чамгүй бас амжилт үзүүлдэг байсан. За тэгэл эхэндээ бол ингээл яг дунд ангид байхдаа яг ангийнхаа урдуур ингээл суудаг байж байгаа л ахлах анги руу болоод ирсэн. Арагшаа суугаал хөвгүүдтэйгээ нийлээл. За тэгэл яг за жижүүр хин бэ, жижүүр хин хийх өнөөдрийн жижүүр хин бэ гэл яг эренгүүт нь яг жижүүр хийх болгон дээр нөгөө хөвгүүдтэйгээ нийлдэг байсан учраас одоо урдаас гэл ерөөсөө баг жижүүр хийж үзээгүй сүүл рүүгээ. Тэгээ ерөнхийдөө бол хөвгүүдтэй их нийлдэг л байсан. Тий. Тэгээд зам төлөвшллийн хувьд гэх юм бол оюутан цагаасаа л ер нь их нээлттэй болж эхэлсэн дээ. Бас нэг орчин солигдоод яг өсвөр наснд орж ирж байгаад орчин солигдсон учраас төдийлөн яг нөгөө үндсэн зан чанараас магадгүй дарсан ч гэж магадгүй тий. Тийм аа. Ер нь бол тийм. За багш мэрэгчлээ одоо хэрхэн сонгосон бэ? Элдэн эрхийн шалгалтаа хэрхэн өгжээ? За. Ингээд одоо сургуулаа төгсөхдөө л одоо ингээд эхлэн шүү дээ. За ерөнхийдөө бол багаасаа л ер нь багш юм уу эсвэл дуучин болно гэж маш их боддог байсан. Тэгээд 100-ны
70% нь ерөнхийдөө дуучин болно гэсэн чин хүсэлтэй, чин эрмэлзэлтэй байлаа. За тэгээд соёл урлагийн их сургуульд орно, дуучин болно гэж их боддог байсан учраас ингээл яг гэртээ ингээл дуу тавиал, за ингээл үзэгчд энүүгээр сууж ингээл хандлал игнүүлж тавиал өөрөө бүр амар тоглолт хийж боддог байсан. Тэгэл тэр чинь яг ганцаараа л тоглоно шүү дээ тэгэж. Тэгэл нөгөө доороо дүү мүү байхгүй учраас доороо бас дүүтэй байхыг маш их хүсдэг байсан. Дүүтэй байсан бол ингээд дүүгээ суулгаад өмнө ингэж дуулаад алан болоо дэшүүлээд ингэж их хүсдэг байсан. Тэтэ байх хэвээр даа гэлээ. Тэгэл ерөнхийдөө соёл урлагийн их сургуульд орно гэж боддог байжгаад бас багш болох гараа маань яаж хизээнээс эхэлж хүсэж мөрөөдсөн бэ гэхээр 6 дугаар ангиас монголчгийн хичээлийг анх орж эхэлсэн. Тэгээд 2 жил орлоо, 3 жил орлоо. Одоо үе шиг яг 12 хүртэл орно гэж байгаагүй. Тийм. 2 9-р 3 анги жил ордог гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр 3 жил юм байна тий. За тэгээд монголч хичээлдээ бүр маш их дуртай. Монгол бичгийн багш маань яг амар гоё бие зөв авч чаддаг. Ер нь үлгэр дуурайл болсон тийм багшсан. За тэгэл тэр үеэс ахуулаад монголч бүр яс таг сайн хийж эхлээд ер нь л монгол хэл уран зохиол бичгийн багш болъё гэд бас нэг хэсэг ингээл яг хичээл тарангуут нөгөө нэг багш нарын одоо маркер гэж байхгүй байлаа шүү дээ бид нарын үед чаа амар ахмад настай биш ирсэн. Тэгэл яг нэг ширээн дээр ингээл багшийн шохоо байна. Яг хүүхдүүд жижүүрээ иж дуусан гут нь ганц 2 шохоо бас туудаг байлаа. Ваа. Тэгэл хатуунда ирээл нөгөө нэг одоо ингээд байшин байдаг штэ. Байшингийнхаа хаалган дээр бас за ингээл яг тэр өдрийнхөө орсон монголчгийн хичээлийг он сар өдрөө тавьж байгаа л за хүүхдүүдээ энэ юм шүү, энэ тэр тийм шүү гэл ингээл ганцаараа яриад бас ингэж тоглодог байлаа. За тэгээд яг ийм хоёр мэрэгчлэлтэй болохыг хүсээд за тэгээд монгол хэлнийхээ хичээлд илүү дуртай болоод тэгээд ерөнхийдөө ээшийнхаа шалгалтыг бас амжилттай сайн өгөөд төгсөөд орхын их сургуульд орсон. Тэгээ орхын их сургуулийн Монгол уран зохиолын багшаар 2017 онд төгссөн байгаа. 17 онд. Тийм ээ хоёулаа тэгвэл ер нь яг адилхан байна шүү дээ. Би бас 17 онд төгсчихсэн. За ингээд элтэргийн шалгалтаа өнгөрөөд ингээд сая манай монгол хэлний багш надад их нөлөөлсөн гэд хэлсэн. Тэгэхээр багшийнхаа талаар сэтгэлээ суулцъя. Бие зүг авч явж ийн гэсэн. Магадгүй одоо багшилж байхад чинь тэр багшийн бас үйлдэлүүд тэ нэг хүүхдүүдтэй хандж ирсэн хандлага алай одоо жижиг асуудлыг зохицуулж ирсэн тэр жижигэн зүйлс ч гэсэн санаанд буугаад тэрийг ингээд буцаад одоо үйлдэлүүд бол их байдаг шүү дээ. Тэгэхээр тухайн монгол хэлний багш ингээд байв. Тэгээд яг ямар нөлөө үзүүлж ирсэн бэ тэрийг нэг жоохон дэлгэрүүлэх байлаа. За одоо тэр багш маань нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд бол багшилдаг. За тэгээд ерөнхийдөө бол бие зөв авч явж байгаа тэр гадаад төрх үзэмж хичээлээ зааж байгаа тэр арга барил хүүхдтэй хэрхэн харьцаж байгаа тэр юм болгоно миний одоо сэтгэл зүрхэнд хоногцсон учраас яг л тэр багшгээ болно гэж бодсон. За тэгээд тэр багшийн минь яг санаанд бууж байгаагаас юу тэгж тод үлдсэн бэ гэхээр ангийнхаа тэр олон хүүхдийг маш сайн дунд гэсэн ийм 3 үнэлгээгээр бол яг хуваачдаг байсан. Тэгэл яг тэр багшийнхаа хичээл дээр маш сайн 1-р сланд, сайн 2-р сланд, дунд нь 3-р сланд ингээд суучдаг байсан яг тэр багшийн хичээл. За тэгэнгүүтээ яг 3 төвшөндөө ингэж хуваагаад тэр 3 хүүхэд яг хийх зүйлүүд нь яг өөр зүйлүүд. Тэгэж ингэж явангуудаа за энэ ангид бол муу
гэсэн үнэлгээтэй хүүхэд байхгүй. Багш нь маш сайн. За дунд гэсэн үнэлгээгээр хувааж байгаа. За дунд үнэлгээний хүүхдүүд за тэгээ яг ингээд өөр даалгаврыг өгчхөөр хүүхдүүд бас дундын хүүхдүүд сайн руу орохыг бас тэмүүлэн шүү дээ. За тэгээ сайн үнэлгээнд орсон маш сайн руу орох тийм юутай төлөвлөгөөтэйгээр тэгж даалгавраа боловсруулж өгдөг байсан. За тэгээд би нөгөө маш сайнны үнэлгээнд бол ордог байсан учраас ингээд бас тэр багшаасаа бүр маш их урам зориг авч энэ хүү мэрэгчлийг бас сонгоход хүрсэн. За тэгээ хэзээ он ерөнхийдөө ангийнхаа тэр одоо нөгөө нэг мэрэгжил нэгт те орхыг сургуульд сурж исэн хүүхдүүдээсээ за энэ мэрэгчлийг яагаад сонгосон бэ гэж асуух тоолонд одоо ангийн найзд маань ингэж хариулт өгсөн одоо гинтл ингээд ороод ирсэн шүү дээ. Эсвэл аав ээжийнхаа шахалтаа гэдэг ч юм уу тийм шахалтаар орсон. Яг өөрийн сонирхлоор орж ирсэн гэвэл нэг тэр 20 хүүхдээс нэг 2 3 хаал хүүхэд байгаа. Тэгэл надаас яг ингээд асуугууд нь би өстэй яг л энэ хариултаа өгдөг. Би ингээд 10 жилдээ багшаасаа ингэж маш их олон зүйлийг сурсан үндсэн дээр яг миний сонирхсан мэрэгчлээ гэж өстэй нүүр бартан хэлдэг байсан да. За сургуулийн амжилтаа төгссөн, их сургуулаа төгссөн. За чинь өдөр сургууль хизээ анх ямар шалтгаанаар яаж элсэж орж ирвэ? За тэр талаар тэгээд анхны сэтгэл яаж төржээ? За 2017 онд орхын их сургуулаа төгсөөд тэгээд 2 жил хувийн байгууллагт бас багш мэрэгчлэр ажилласан. За тэр хугацаанд бас сургалтын төвд ч ажиллаж үзлээ, хувийн сургуульд ч ажиллаж үзлээ, өдрөмжүүлэх төвд ч ажиллаж үзлээ. Яг багш гэсэн юм болгоныг л хийж үзлээ. За тэгээд ерөнхийдөө 2 жил ажиллаад яг нөгөө нэг ахлах ангийн хүүхдүүдтэй ажиллаж үзээгүй тэр хугацаанд. За тэгээд 2019 оны 5 сард байна уу? 31-р сургуульд анх шалгалт өгч үзээд тэгээд за ингээд багшийн оронтойгоор бол ярина гэд сувтаа менежер маань хийсэн байдیں۔ За тэгээд Сүхбаатартай бол би яг орхын их сургуулийн нэг ангид суралцсан мэрэгжил нэгт найз маань байгаа. За тэгээд Сүхбаатар Монголны багшаар ороод за тэгээд 19 оны 8 сарын 26-нд сувтаа менежер маань гэж яриад за Монголны оронтой гэд сул багшны оронтой гарлаа. Энэхүү мэрэгчлэр ирж ажиллана уу гэсэн хүсэлтийг аваад 2019 оны 8 сарын 26-нд анх ажилдаа орж ялаа. Найрсаг хамт олон хүлээж авсанд баяртай байдаг шүү. За сургуульд ороод одоо ахлах ангитай ажиллаж үзээгөө. Тэгтээ яг ингээд ангид дааж үзээгөө, ангитай ажиллаж үзээгөө. Бид нар одоо яг багш би багш гэд хэлэхэд бас хэцүү санагдсан шүү дээ. Яг ингээд дотор нь ороод ажиллаад үзгээ. Арай л түүхий байна да, болоогүй байна да гэж боддог тий. Тэгэхээр манай багш ямар багш илүү их тийм сайхан зөвлөгөө өгч те алдах нь за ийм байдаг шүү гэж эсвэл нэг урам уграад ирсэн үед чинь магадгүй амжилт үзүүлсэн чинь за одоо энэ дээр анхаараарай гэд их сайхан дэм өгдөг олон багш нар байсан баг. Тэгэхээр ер нь одоо яг санаанд бууж байгаа эсвэл чи сэтгэлээсээ нэг талархах сэтгэлээ одоо нэг илэрхийлье гэж боддог багш тань дэрвээ санаанд бууж байгаа бол бид нартаас хуваалцаарай. Хуваалцаад гоё юм гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө бол шантрах үе маш их байсан. За тэгээд яг 19 оны 9 сард хүүхдүүд ингээл хичээлд орол анх бол 6 дугаар анги, 10 дугаар ангид ингээд яг анх орж ирчээд ордог байлаа хичээл. Тэгэл 10 дугаар ангид яг орсон чинь ерөнхийдөө л нэг ерөөсөө ахлах ангид орж байгаа юм чинь маш их сандралтай орж байлаа. За тэгээд нөгөө манай дээр чинь Монголны тэнхимд чинь нөгөө дадлагын оюутнууд ирдэг штэ. 5 6 гараа ирчдэг. Яг тэр үеэр бас нөгөө оюутнууд маань ирсэн болж таарад
10 дугаар ангид орсон чинь та дадлахын үе тийм үү гэл ингээл хүүхдүүд ингээл хараал ерөнхийдөө нэг жоох үеийн юм шиг харцчих адил те. Иймэрхүү асуудлууд маш их тулгарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол тэр болгоныг нь бас давхадаас жоохон бас хүндрэлтэй. Тэгээд энэ хүү бүхнийг даван туулахад нөгөө жижигхэн өрөөнд ороод нөгөө дулдаа хэлнэ. Нөгөө мөрөж. За энэ анги инглээ, тэр анги тэглээ. Ингүүл яах вэ гэл яг л нөгөө хэдээсээ л асан. Нөгөө хэдээсээ л зөвлөмж аав нэгүүл зүгээр тэгүүл зүгээр гэдэг. Тэгээ яг онцлоод хэлэх юм бол зөтөвдлөхөр өгшөөгөө онцлж хэлмээр байна. Юм болгон дээрээ одоо хамтарч зөвлөж тий чөлөөт бус цагаараа ч гэсэндээ үр бүтээлтэй өнгөрөөч хэмсэн гэж бас маш ихээр хүсээд зөтөвдлөхөр өгштойгоо хамтарч ер нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг. Тийм учраас зөтөвдлөхөр өгштой маш их баярлалаа. За мөн лекцийнхандаа хандаж хэлэхэд надад үргэлж тусалж дэмждэгт баярлалаа гэж байна. Тийм. Яг би ч гэсэн одоо 17 онд төгсөөд 9 сарын 1-нд орж байгаа бас л ахлах ангийнхны үед тийм асуудалтай байдаг байсан. Яг үеийн юм шиг. Гэхдээ яах нэг 18 дахь хүүхэд нэг 22 тай шингэн багш хоёрын хоорондоо 21 22 тай залуу багш хоёрын хоорондоо нэг тийм айхтар бол аврын ялнаа ч юм уу те. Ялдахгүй сэтгэл дотроо л нэг л багш гээд бодож байгаа боловч царай нь бараг заримдаа жоохон чарагдах үе байдаг. Тийм шүү. Тийм. Тэгээд миний анзаарснаар бол шинэ багш болгонд энэ бол тулгамдж байгаа хаа. Гэхдээ ерөөсөө санаа зовлтгүй. Цагийн аясаар буюу одоо 2 3 дахь жилээс энэ бол ямар ч асуудалгүй голоод байна. Тийм учраас энэ зүйл битээ шантраарэ гэж бас үеийн залуу багш нартаа хэлээ. Зарим нэг сандардаг байхаа. Яг үнэ. За багшны хувьд бол ингээд ямар зарчим баримталдаг вэ? Одоо хичээлээ зааж явахдаа хамт олонныхоо дунд харилцаа хандлага дээрээ бие авч явах байдал дээрээ ер нь яг нэг чиг шугам одоо ямар чиг шугам баримталж ажиллаж байна? Энэ талаар хаваалцъя. За ерөнхийдөө бол цаг бол алт гэж хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол цаг маш их баримталдаг тийм зарчимч байхыг хичээдэг. За тэгээд мөн ерөнхийдөө бол нөгөө нэг мэдлэх хүндлэх гэдэг зүйл маш их чухал учраас хүнтэй мэдлэхээс ахуулаад за тэр хүнийг хүндлэхээс ахуулаад ерөнхийдөө маш их зүйлийг өөртөө бол зарчим болгохыг хүсдэг. За тэгээд хичээл заахын хувьд болохоор зэрэг ерөнхийдөө хүүхэд бүртээ ингэж тулж харьцахыг хүсдэг. Тэр хүүхэд юун дээр болохгүй байна, яаж ийж те яг загнахаас илүүтэйгээр би энэ хүүхдэд юу сургахыг хүсэж байна. Тэр тал дээр нь илүү анхаарч ажиллахыг ер нь хүсдэг. Тэгээ ерөнхийдөө л хүүхдүүдтэй нэг бүрчлэн тулж харьцахыг хүсдэг. Тэгээд яг тэр нөгөө нэг орж байгаа тэр 40 минутаа үр бүтээлтэй л өнгөрөхийг хүсдэг юм. За бид нар бол нэг хамт олон бас магадгүй бас нэг гэр бүл шиг илүү дотно яагаад тэгэхээр ихэнх цаг хугацааг сургууль дээр дотор өнгөрөөж яадаг те хэдий ингээд хүүхдүүдтэй ингээд цагийг өнгөрөөдөг ч гэсэн яг үндэ сурагчид маань төгсөөд явна. Гэтэл бидний нөгөө залуу дурсамж те 2 жилийн өмнөх 3 жилийн өмнөх ч гэдэг магадгүй. Энэ дурсамж маань бүгд л одоо багш нар бид нартай одоо хамааралтай болоод үлддэг. Одоо тийм учраас хамт олон маань ямар байгаасай, уур амьсгал маань ямар байгаасай, залуучууд маань бүгдээрээ хамт одоо тийм нэг юм байвал гоё шүү гэд боддог ч тэглийн бодлоосоо хаваалцаарай. За ерөнхийдөө залуучуудаа хандаж хэлэхэд үеийнхэндээ хандаж хэлэхэд бүгдээрээ ихийг санаачилдаг тийм альва ажлыг чин сэтгэлээсээ хийж
ерөнхийдөө итгэл даах үст тийм хамт олон байхыг л ер нь хүсч уриалмаар байна. За одоо яг хувь хүн талаас нь асуулт асууж эхлэх ёстой. Тэгэхээр одоо Батэрдэн маань ямар сонирхолтой вэ? Мэдээж дуулдаг, за бүжгэлдэг, за хөгжимд ардаг, тоглодог тий. Орлогын талыг сайхан аяастай. За тэгээ мөн Монгол хичгээрээ уран тансаг сайхан одоо бичдэг. Би бол олон одоо бичиж харж исэн. Үүнээс гаднаас нэг яг хөрхөн мейкапны групптэй харагдсан. Тэгээ энэ талаар яг хобби сонирхол яаж ажилласаа гадуурх одоо тэр өөртөө цагийг өнгөрөөж байна. За мейкапын яг үндсэн мэргэжлийн мейкапын ангийг 2017 онд Pro Makeup студийг 1 сарын хугацаанд суралцаж одоо төгссөн. За тэгээд одоогоор 3 жилийн өөрийг үзэж байна мейкапыг хийгээд. За тэгээд нэг жижигхэн эдэн гишүүнтэй тийм групптэй миний сонирхол гэх юм уу. Тэгээд бас ерөнхийдөө нэг зурах бас маш их дуртай байсан. Ер нь 10 жилдээ бас зургийн хичээлтэй сонирхолтой байсан. За тэгээд тэр нэг яг түн шиг гэдэг нэг шоу гардаг штэ тий. Тэр яг тэмцээнийг үзэл за яг ингээл Орос руу явж ингээд сурах гэсэн яг ингэж ингээл нүүр хувиргалт гэдэг зүйл ямар хэмжээнд байдгийг яг ингээд харуулах хийсэн гэсэн үүднээс бас их боддог байлаа. За тэгээ 2017 онд мейкапынхаа мэргэжлийг төгсөөд бас нэг мэргэжил нэг урлаг болсон биз дээ одоо үед ч юм мейкапдаг. За тэгээд ерөнхийдөө чөлөө цагаараа бол ингээд сонирхсан зүйлийг хизээч орхихгүй. Тэгээд тэр зүйлийг хийгээл яваад энэ зуны амралт болохоор одоо яг шинэ жил болохоор эд нэг сезон учраас шинжлэх нэг халтрах ажил байна. Амжилттай багш шүү. Яг нэг шинэ жилийн үеэр юу гэ халтурныхаа ажлыг хийсэн чинь одоо бол ингээд хөлөөрөө тогтооцсон өвчин дахал ихсэн учраас бол одоо тийм зүйл байхгүй. За тэгээ шинжлэхийн хувьд бол нэг ингэж өнгөрөөн. За тэгээ багш нарын баяраар хөрхөн сексийнхаа эгч нарыг будчин тий. За тэгээд өвлийн хүүхдийн амралт болохоор ингээд сайхан группээ ингээ хөгжүүлээд онлайн сургалтыг чавд юм уу ингээд ажиллаждаг. За тэгээд зуны амралт болоод ирэхээр зэрэг бас онлайн сургалт аваад за тэгээд өөрөө нэг жижигхэн өрөө тохиолуулаад бас танхимын сургалтыг бас авч эхэлдэг. За тэгээд ерөнхийдөө бол нэг хүн болгон ч мөрөөддөг. За мөрөөдөлтөө хүрэхийн тулд илүү их чармаадаг тий. Тэгэхээр миний бас эсэхээ мөрөөдөл бол нэг студидтэй болохыг бас хүсдэг. Тэр мөрөөдөл минаас мөрөөдөд явж байхдаа хэзээ нэг өдөр илэрхийлэх гэж боддоо. За тэгээд студид очноо. Хямдалтай бодож өгөөрэй. Ман зочлаарай. За одоо тэгвэл нэг хувийн чанарын юу асуухад ер нь манай сургуулийн ихэнх багш нар эмэгтэй тий. За цөөхөн хэдэн эрэгтэй багш нартай. Ер нь бол голцоо эмэгтэй багш нартай байдаг. Тэгээд багшийн ажил бол нойр хоолгүй ер нь л сурагчныхаа төлөө гэж зүтгэдэг. Гэхдээ бүгднээрээ л эмэгтэй хүн юмчнаас гой сайхан байхыг харахдагыг хүсгүй л яг хав. Гэхдээ заримдаа амжин заримдаа амжихгүй бас байдаг. Тэгэхээр чиний ер нь ажигласнаар манай сургуулийн одоо эмэгтэй багш нар нэг мейкап дээрээ ч юм уу тий энэ голцоо яаж анхааруул их зүгээр санагддаг вэ зүгээр зөвлөгөө өгөхөд штэ тий. Эсвэл одоо нэг иймэрхүү ингээд уруулаа хөнгөн будаад тий ингээд сармасаа дээрээ ингээд явж байгаа их гоё харагддаг байж болно тий. Яг тийм мэргэжлийн үнийг мэдээс хараад. За
За тэгээд сургуулийнхаа багш нарт хандаж хэлэхэд ерөнхийдөө ингээл бас яг чиний асууж байгаа шиг ингээл би хардаг байхгүй яг хүн болгонтэй яг нөгөө нэг энэ мэрэгчлэр нөгөө төгссөн учраас яг нэг хүнтэй тааралцаа ястай энэ хүний хөмсгийн жоох ингэж хийсэн. За уруулын жоох ингэж хийсэн. За тэр тэний нэг ингээд тавьчвал гэж яг тэгж хардаг байхгүй. Тэгэл яг нэг юм хэрэгжүүлэе гэж боддоо шүү дээ. Ерөнхийдөө одоо нөгөө нэг залуу багш нар түлхүү ингээд гоё заавал нэг хичээлийн бус цагаараа штэ ерөнхийдөө хичээлийн цагаар л тэгээд явна гэж байхгүй л дээ. Хичээлийн бус цагаараа нэгнээсээ одоо нэгнийхээ мэддэг зүйлийг те асуугаад би ингүүл яаж ин тэгүүл яаж ин гэж ингэ зөвлөгөө аваад явж ивэл бас зүгээр. За тэгээд сургалтыг бас ингээд зохион байгуулъя гэж бас их боддгийм аа. Ингээд юун тал дээр ингээд анхааруул зүгээр байна. Тэр багш маань энэ дээр ингүүл зүгээр байна. Тэрэн дээр ингүүл зүгээр байна гэсэн зөвлөгөө зөвлөмжийг бас өгөхийг. За чи басаа одоо магадгүй хэлхийг хүссэн зүйлийг би асуугаагүй гэж магадгүй. Тэгэхээр багш маань тухайн одоо хамт олондоо зориулаад ч юм уу те. За юу гэж хэлхийг хүсэж байна. Ингээд сүүлийн торгон мөчийг танд үлдээе. За баярлалаа. За ингээ Нарангуй огштой подкаст нэвтрүүлэхдээ бас нэгэн хүндтэй зочин болгон оруулсанд маш их баярлалаа. За тэгээд ажлынхаа хамт олонд хандаж хэлэхэд за шинэ залуу үеийнхаа багш нарт хандаж хэлэхэд бүгдээрээ ажлыг бол чин сэтгэлээсээ хийж за их шин зүйлийг санаачлан бүтээдэг. За тэгээ мөн удирдлагуудынхаа болон төлөөлөл болсон багш нарынхаа итгэл даах үст тийм хамт олон явж ажиллахыг бол хүсэж байна. За тэгээд ажлынхаа бус цагаар бас бүгдээрээ өөртөө хөгжүүлээд гой зүйлийг санаачлан хийхийг хүсэж байна гэж хэлмээр байна. За бүгдээрэнд амжилтыг хүсье. За ингээд урилга маань хүлээж авч хамтдаа сайхан ярилцсан багштай баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.